За сайн байцгаана уу? Фэтэрэд байна. За өнөөдөр бүгдээрээ гоё хайр дурлал нэмэр хийе. Ойр хайр дурлал нэмэр хийсэнгүү. За тэгээд YouTube бичлэг дээрээ бас краштай холбоотой нэмэрийг би ерөөсөө хийж байгаагүй юм байна гэдгээ сайн мэдлээ. Тэгээд таны краш таныг хэрхэн одоо бодож мэдэрдэг вэ гэсэн ийм сэдвтэй нэмэрийг хийе гэж бодлоо. За юун дээр л Instagram нэг постоор би бас pick-up file reading хийдэг. Тэрэн дээрээ л оруулж ирсэн асуулж яг ийм бичлэгэн мэрэг YouTube дээр хийж байгаагүй юм байна. За тэгээд хэвлээ сонголтын 3 группээ гаргаж ирье. За ихний групп. За хоёр дахь групп. За гурав дахь групп. За энэ 3 хөтөр гарч ирсэн. За эхний хөтөр эхний картлахаар энэ хайр гэсэн ийм помидорны хөөрхөн помидорны карт байна. За энэ дэр нь love potion гэдэг харин шүшлэг энэ гэж бичсэн. Тийм хөөрхөн улаан помидорны карт байна. За тэгээд хоёр дахь карт нь болохоор ийм шарт цэцэгний зураг байна. Hope буюу итгэл найдвар гэсэн ийм үгтэй. Daffodil гэж үнэтэй болов уу? За ийм цэцэг байна. Ийм гоё шар цэцэг. За 3 дахь групп маань болохоор ийм transition буюу одоо ийм шилжилт гэх үү те. Ийм цагаан цэцэгт байцааны зурагтай ийм карт байна. За энэ дэр ийм лаатай, тийм хаврын сартай тийм ийм карт байна. За артаад хамгийн таалагдж байгаа хөдрөө сонгоод тэгээд хэдүүлээ уншилгаа эхлэе. За нэгдүгээр группээс уншилгаа эхлэе. За та нар маань энэ love буюу тийм хайр гэсэн за ийм хөөрхөн картыг сонгожээ. За та нарын маань crush таныг юу гэж бодож мэдэрч явдаг вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За тий би өнөөдөр уншилгаа арай өөрөөр хий гэж бодлоо. Дандаа л ер нь жоохон ижлэгэн дүү хийдэг болохоор би өнөөдөр яаж хийх вэ гэхээр юу вэ? 2 тарot карт ашиглаад би бас тийм YouTube-ийн уншлагууд харсан. Тэгэхээр бас айгүй гоё юм лээ. Тэгээд энэ дээр нь болохоор таны зүгээс гэдгийг хараад энэ дээр болохоор таны crush-ийн зүгээс гэж хараад тэгээд дундын энерги гэж хараад тэгээд нэг ийм ингэж нэг удаа мэрэг хийе гэж би бодлоо. Тэгээд сонирхолтой байх үднэс тий бас ерөөсөө дандаа л нэг хэвээр хийж хаар гэж бодсон. За тэгтээ би дандаа oracle картнууд бол ашиглах маш дуртай. Тэрийг бол ашиглана. За хэлцүүлээ. Oracle карта юу яа гаргаж ирээ. За томат буюу помидорыг сонгосон crush тэднийг юу гэж бодож мэдэрдэг вэ гэдгийг бүгдээр харцгаая. За помидор картыг сонгосон юм crush тэднийг юу гэж бодож мэдэрдэг вэ гэдгийг харцгаая. Шинээр. За яаж харагдаж байна вэ? За яг зөв ингэж харагдах хэрэгтэй. Нэг дахиад нэг oracle карт гэж тийм үү? За энийг авч. За юуг нь харж байхад болохоор oracle картуудыг харж байхад бол ялцчгүй энэ хүн бол танд сэтгэлтэй юм байна. Тэгээ таны өөрийнхөө бүр ингээ хостэй ихэрдүүл за энэ хайн маань байж магадгүй гэсэн одоо бүр тийм том юм одоо найдвартай гэх үү байна. Энэ хүн тийм таны гэсэн айлуушаа одоо юм хайрын мэдрэмжүүд нь ингээд юу мэдрэгдээд ингээ эхэлсэн. Тэгтээ жоох ингээд энэ
юунда тий зүүн сайванда жоохон итгэж өгөхгүй байгаад байгаа. За тэгээд би одоо энэ хүнд одоо юу хийж болох уу, яах уу гэж ингээ үйлдэл айгүй их бодож байгаа. Тэгээ өөртөө жоохон ингээд өөрийнхөө одоо зүүн сайвантай жоохон тэрсэлтэй байгаа ч гэдэг юм үү тий. Тиймэрхүү энерги харагдаж байна. За одоо таны хүзрийг харуулъя. Та энэ харилцаанд өргөд ямар хөө байр суурьтай байна гэдгийг харъя. Нэг үзэж байгаа хүмүүс маань усны ордны хүмүүс байж магадгүй харагдаж байна. Усны орд. За. Таны хүзэр нэг юмрхүү. За одоо таны одоо crush юу гэж харж байна вэ? Юу гэж бодож мэдэрч байна вэ гэдгийг харъя. Энэ харилцаанд таны crush-ийн бодлого хэмжээг харцгаая. Бэр байдлын тий. Таны crush бол таныг бол бас crushладаг байна. Ерөнхийдөө бодоод эхэлсэн тий. Тэгээ юу хийх үү гэдэг ингээ бодоод байж байгаа. Ийм байдлаар харагдаж байна. За дундын энерги харцгаая. Таны дундын энерги. Phoenix, хоёр Phoenix гарч байгаа юм. Энэ хүн нь саяхан өөр харилцаанаас гарч ирж байгаа ч юм уу. Эсвэл харилцаа дөнгөж саяхан дуусгасан ч юм уу. Тийм хүн байгаад inspiration гэсэн гарч ирж байна. Яник ерөнхийдөө ингэж тавьчих юм уу? За ингэж тавьчихдаг. За ерөнхийдөө нэг зүйл нь юу ах вэ? Астрошоноос бас мэдээлэл. За Плуто гараг 7-р гэр дээр за тэгж инлүүрээ явж гарч ирсэн. За үнэхээр юу байна? Нэгэндээ аюу одоо юм сэтгэлтэй гэх үү тий нэгнийгээ харж явдаг. Таны одоо юу ч гэсэндээ тий таны crush гэсэндээ таныг харж явж идэг юм энерги харагдаж байна. За тэгээд энэ тэгтээ таны crush дөнгөж одоо саяхан салаад удаагүй байна. Эсвэл одоо ингээд салалтаас ингээд move on хийж өөрөө дахин өөрийгөө гаргаж ирэх гэж байгаа юм энерги бол харагдаж байна. Өөрийнхөө одоо тий юутай аягүй тэмцэлж байгаа юм энерги харагдаж байна. Тэгээд таны зүгээс болохоор Queen of Cups үзрэг дээш харж гарч ирээд залуу үнэ. Crush-ийн зүгээс болохоор эмэгтэйч байж болно. Тийм миний бас үзэгчд донд бас эрэгтэй хүмүүс байд юм аа. Нэг 7% нь бол эрэгтэй хүн байсан. За тэгээд эрэгтэй хүний хувьд те crush нь бол ингээд дөнгөж ингээд харилцаанаасаа ингээд салсан байгаа болохоор тэрүү ийм одоо яг ингээд хайр сэтгэлийн харилцаан те дараагийн шинэ хайр сэтгэлийн харилцаанд хараахан бэлэн биш байгаа байна гэж бол харагдаж байна. Яг ингээд одоогийн нөхцөл байдалд өөрийгөө юу яагаад тий нээгээд өөрийнхөө одоо ингээ өнгөрсний талаар яриад ч гэх юм уу. Өнгөрсөнд юу хайр сэтгэлийн харилцаан дээр нэлээд жоохон энэ хүн их зүйл ингээд одоо туулсан хүн бол харагдаж байна. Яг ингээд нэг хүнд үнэхээр маш ингээд үнэн зүрх сэтгэлээ зориулсан. За тэгээд яг энэ хүнтэй л гэж бодож исэн хүнээсээ салсан хүмүүс байгаа бол харагдаж байна. Тэгээд тухайн харилцаанд бас ингээд өөрөө илүү нөгөө хүнээсээ илүү тий өөрөө ихийг өгдөг байсан. Тэрнээсээ болоод бас нэлээд ийм одоо шаналсан юм энерги харагдаж байна. Тэгээд нэлээл одоо ингээ өөрийгөө дахин сэргээх гээд ажил карьер дээрээ маш их анхаарад тэгээд ер нь бол ингээд аюу олон зүйлсүүдийг хийгээд ч гэдэм үү. Тэг өөрийгөө аюу завгүй байлгаж байгаа юм энерги бас харагдаж байна. Тэгээд дээрэс нь 2 ингээ 9-ийн зоос 9-ийн аяг сууз гарч ирсэн. Тэгээд энэ хүн бас юм хилэнцээ орд байж магадгүй харагдаж байна. Одоо хилэнцээ ордны уйлрал ирж байгаа. Тэгээ дээрэс нь хилэнцээ ордны бэлэг тэмдэгч нь бас энэ галт шуу байдаг байхгүй юу? Тэгээд 2 удаа юм галт шууны картууд гарч ирээд ирсэн. Тэгэхээр би бас ихэнх хүмүүсийн
Таны хувьд өөрөө жинлүүр гэж магадгүй бас жинлүүрийн орд аяг их гарч ирж байна тий. Жинлүүр тэгээд хилэнцээ орд болов гэж бол харж байна. Ус орд аяг их байна. Таны зүгээс бас усны орны плейсмент бас харагдаж байна. Тэгээ бас охин тий. За тэгээд энэ хүний хувьд одоогоор ингээд ер нь нэг тэгж одоо ингээд хосын харилцаанд бол яарж байгаа байдал харагдахгүй байна. Таны крашийн зүгээс ер нь ингээд жоохон ингээд ганцаараа бай, найз нөхдөдөө бай, өөр дээрээ ажиллая. Тэгээд нөгөө өмнөх одоо өөрийнхөө тий одоо яг одоогийн нөхцөл байдалд бол би харилцаанд бэлэн биш байна гэж бол бодож байгаа байдлаар чинь илүү санхүү мөнгө ажил карьер дээр ингээд анхаарай. Тий ер нь жоохон ингээд амьдралаа ингээд докторжуулъя гэж бол бодож байгаа байдлаар чинь тий тэгтэл энэ хүн таньд бол таныг бол харж явдаг, танд бол татагдж байгаа тий ийм хүн байна. За тэгээд таны зүгээс болохоор энэ харилцаанд юу яаж юм? Та болохоор крашига өмнө нь ингээд одоо энэ хүний зүгээс бол надад ингээд дөнгөж сая ингээд салцсан нэр харж байгаа хгүй. Тэгэхээр та болохоор энэ хүнийг ер нь ингээд удаан хугацаанд ер нь бол харж явж байгаа хүн юм байна. Та бол тэгээд энэ хүнийг X-ээс салж авахыг нь чаарсан. Тэгээд X-тэйгээ байх мөчийг нь чаарсан. Тэгээд ер нь ингээд энэ хүнтэй ингээд байхансан гэж айгүй их одоо ингээд төсөөлж мөрөөдөж одоо манифест хийдэг. Гэхдээ ингээд таны одоо ингээд манифест те ингээд болдгоогийн шалтгаан гэх юм бол та ерөөсөө ингээд энэ хүн рүү үйлдэл хийж байгаагүй. Одоо ядаж ингээд follow request Instagram-аар явуулдаг ч юм уу, эсвэл найзын өсөлт Facebook-оор явуулдаг ч юм уу, эсвэл ингээд юм бичдэг ч юм уу, те эсвэл ингээд зураг мурган дээр нь одоо ингээд зураг мөрөх дарах ч юм уу, те лайк майк дарах ч юм уу, тийм юм ерөөсөө үйлдэл гаргаж байгаагүй учраас ер нь бол ийм таны одоо манифест ингэж биелэхгүй байгаа гэж шалтгаан бол энэ байна гэж гарч ирж байна. Тэгээд та хоёр бол энэ хүн бол уул нь бол таны краш ингэ таныг харддаг байгаа байхгүй юу? Ингээ харж явдаг. Тэгээд таныг бол ингээ өөрт нь ингээ сайн мэн гэж юусоо ингээ баг бодохгүй байх, төсөөлөхгүй байх баг. Тэгээд энэ хүний хувьд бол та энэ хүнд ингээ жоохон юм өгөх хэрэгтэй болов одоо үгдүүлээ. Хинт гэдэг болов тий. Жохон ингээ би чамайг хардаг шүү тий гэсэн юмрхүү өөрийгөө илэрхийлж байгаа ч юм уу тий. Тиймэрхүү зүйлсүүд ингээ явуулах юм бол энэ харилцаа бол цаашаа явахд бол боломжийн л байгаа харагдаж байна. Тэгээ ерөөсөө энэ харилцаанд ингээд энэ decision гэж аахгүй шүүтрэг гаргахгүй тий. Олигтой ингээд орхитой хөдөл ингээд хийхгүй. Тэгээ чин түрүү ордны чинь бас нэг сул тал нэг тиймэрхүү дээ шүү дээ одоо. Жохон ингээд юу яах гэдэг шийдвэр гаргаж чадахгүй тийм ингээ хөдөлж чадахгүй нөгөө нэг жоохон хараад идэг юм. Иймэрхүү байдал харагддаг. Тэгэхээр таны зүгээс бас та жинлүүрийн орд авах магадaltaй эсвэл зүгээр одоо тийм байдалд ингээ байгаад байгаа. Ийм энерги харагдаж байна. За тэгээд энэ харилцаанд яах вэ? Юм бэ? Энэ хүн бол ингээ юу нь бол ингээ таныг хардаг тийм. Тэгээд энэ харилцаанд би юу яаж өгье гэж бодлоо. Краш нь ерөнхийдөө танд юу гэж хэлхийг хүсдэг вэ гэдгийг бүгд нь харж өгье гэж бодлоо. Тийм таны краш танд юу гэж хэлхийг хүсдэг вэ гэдгийг харъя. I'm afraid to talk. За. Энэ краш нь тантай тань юу гэж хэлэх хүсэж байна вэ гэсэн чинь та хоёр аль үшээ ингээ би бинийгээ таньдаг бүр ингээ харилцаатай байдаг ч юм шиг те иймэрхүү юунууд бол гараад ирлээ. Тэгэд энэ хүн тань руу маш их одоо тэмүүлдэг те тань руу маш их хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэгэд та хоёр ингээ саяхан эсвэл юу яц юм болов ингээд нэг тийм салсан малсан гэсэн нэрүүд гарч ирдсэн шүү дээ. Тэгэхээр энэ хүн
одоо салсан хүн нь таач байж болохоор ч юм шиг ийм одоо хүмүүд гараад ирлээ. Энэ уусаа олон хүмүүс үзэж байгаа болохоор зарим хүмүүсийн хувьд бас тийм байж магадгүй харагдаж байна. Саяхан одоо X юм ч юм уу тий. Тийм яагаад гэх юм бол ингээд яг ингээд хосууд байцаагаад маргалдаа цаалцсан тий салаад одоо хэлхий хүссэн өгнүүдийн гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд чамтай одоо нийлэхэд бэлэн байна тий. Одоо эвлэрэхэд бэлэн байна. Чиний зүг байсан. Тэгээ би ингээд чиний төлөө бүхнийг хийнэ. Тэгээ би ингээд уг нь чамтай ярих хүсэж байна. Тэгтээ би ингээд жоохон хайгаад байна тий. Тэгээ би ингээд чамтай хамт байгаагаар бол бүр ингээд манифест хийхээ төсөөлтгөө гэж тэгж байна. За нэг иймэрхүү жоохон it's complicated юм харилцааны уншлаг болчлоо. За ингээд ерөнхийдөө уншлага дууслаа. За тэгээд хэдүүлээ дахиад хас рушагаи. За загасны орд дахиад загас 3 удаа загас форм. Хүүе дөрөвдөхөө загас. За одоо дахиад нэг загас жинлөр байгаа тий. За ихэр яа тийм л үү. За загас ихэр 4 загас ихтэй загас ихэр. За тэгээд нэлүүрийн ордныхан маань энэ группийг сонгосон байх боломжтой. Нөгөө хүн ч байж болно, эсвэл та өөрөө байж болно. За тэгээд орд таараагүй ч гэсэн ингээ уншлагын таарсан бол зүгээрээ заавал орд нь таарах албагүй байдаг шүү. За ингээ уншлагын дуслаа. Тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай тэмүүлэл. За та нар маань энэ шард цэцэгтэй картыг сонгосон. Итгэл найдвар гэсэн тийм ийм картыг сонгосон байгаа. За бүгдээ та нарынхаа X-ийн уншлаг руу орё. Үгүй X гэнэ. Өмнөх групп дээр жоохон X-ийн нэр гараад ирсэн чинь би жоохон тэгээд хэлчлээ. Crashing тий. Таны crash таны юу гэж бодож мэдэрдэг вэ гэсэн. За ийм уншлаг хийнэ. За эхлээд хэдүүлээ. Oracle картнуудаа гаргаж ирээ. Тэгээ би өнөөдөр уншлагаа болохлоороо ингэж хийнэ гэж бодсон. 2 tarot card ашиглаад нэгийг одоо таны зүгээс за нөгөөх нь болохоор таны crashing зүгээс гээд хийе гэж бодсон. Тэгээд би хосын уншлагыг ингэж хийх ер нь бол дуртай. Энэ бас нэг хэсэг ингэж хийдэг байсан. Гэхдээ энэ удаад бол тэгтээ 2 өөр tarot card ашиглаад ингэж хийнэ гэж бодсон. За бүгдээрээ харин тэгтээ л нэг Oracle card аваад ашигладаг. Ашиглан би Oracle card ашиглах айгуу дуртай. За хөв боёо итгэл найдвар картыг сонгосон хүмүүсийн маань crash нь тэднийг юу гэж бодож мэдэрдэг вэ? Тэгэхээр ямар бодол мэдрэмжтэй явдаг вэ те? First city. Gratitude. Cupid. Love is in the air. За, хоёрдугаар группийг сонгосон хүмүүс маань. Тийм энэ хүнтэйгээ удахгүй болцож эхлэх юм болов уу? Тийм энергитэй картууд гараад ирлээ. За таны зүгээс crush-га юу гэж бодож мэдэрч байна гэдгийг харъя. За таны зүгээс crush-га юу гэж бодож мэдэрч байна вэ гэдгийг харъя. Таны зүгээс ер нь жоохон итгэл найдвараа жоохон алдчихжээ. Энд дээр сэтгэл гэсэн өндрийг та нараа сонгосон байсан. Энэ харилцаан дээр баг бууж өгсөн байгаа энэ харагдаж байна. За би энэ хүнтэй бүтгэхгүй мэн дөө хүлээгээд ах юм бол бүтгэхгүй мэн дөө гэсэн энергиултэнс гарч ирж байна. За таны crush-ыг харъя. Таны crush-ийн харилцаан дээр таны юу гэж боддгийг харъя.
таны crush эсрэгээр амар аз жаргалтай байдаг юм. Энд дэр тийм усралтай. Энэ юм жоохон өмнө нь харьцаж байгаад болцсон хүмүүс байдаг юм уу? Мэддэг хүний л крашлаад байна тамаа. За хоёр хот өмнө нэр харъя. Краштаа ямар байталтай байна вэ? Вау, ямар сони би. Хүн би сая нэг шаф хийж гаргаж ирсэн. Тэгээ энэ яг өмнөх групптэй гарч ирсэн. Энэ бас яг гарч ирсэн. Та нар бас нэгдүгээр группийг сонгоё гэж бодож ирсэн хүмүүс байж магадгүй гэсэн. Hammer за ялцгүй жоохон X mix юм шиг байна. Эсвэл X биш маа гэхэд өмнө харилцаатай байсан юм. Нэг крашлаад байгаа. Өмнө нь юу яаж байгаа ямар сони юм бас яг өмнөх группт гарч ирсэн тийм салцсан хүмүүс юм шиг байна. Тийм салцсан эсвэл үерхээгүй байлаа гэж бодоход өмнө харьцаж байсан хүмүүсээ л асуусан байгаа л харагдаж байна. За тэгээ ойр ирээдүйд бол энэ хүн нь тань дээр ирнэ гэж байна. Тэгээ энэ хүнтэй ерөнхийдөө харилцаа бүтээй болгоё гэж бодож байгаа юм бол энэ сөрөг бодол мэдрэмжүүдээс жоохон салах хэрэгтэй байна. Таны зүгээс бол нэлийн одоо юм одоо баг буугаад өгсөн байгаа байдал харагдаад байхгүй. Тэгэл энэ харилцаагаа бодол аягүй зовоол шаналал би одоо ингэ юу чичдэг үний гэл тээ. Одоо ингээл битүүрийн оронд бүх юм дууссан ч гэдэг юм. Тэгээ иймэрхүү энэ нэр бол таны зүгээс аягүй их гарч ирээд байна. За тэнгууд залуугийн зүгээс болохоор эсэргээрээ энэ харилцаа яах вэ? Битүүр ингээд одоо салсан байгаа тий холбоогүй байгаа. Тэгтээ битүүр ингээд асуудалтай ч гэсэндээ битүүрт бол ингээд ирээдүй байгаа. Энэ хүнтэй байхад би гоё байдаг тий. Энэ хүнтэй байхад харилцаа сайхан байдаг, аз жаргалтай байдаг. Энэ хүнтэй байхад тий би гоё ингээд ирээдүгөө төсөөлж чаддаг, гоё үр хөвгтүүдтэй болж байгаагаар ч юм уу. Эсвэл энэ хүнтэй байхад би гоё яг ингээд өөрөөрөө байж чаддаг гэсэн ийм мэдрэмжүүдийг бол энэ хүн мэдэрч байна. Таны зүгээс болохоор үгүй одоо би энэ хүнд хайртай. Тэгтээ би энэ хүнтэй байхад ингээд аягүй хэцүү дээ штэ надад гэж бол бодоод байгаа байдал харагдаж байна. Тийм би дахиад энэ картнаас дахиад нэг авъя гэж амар санагдах юм. Харж үзмэр санагдах юм. Тийм байна. Unconditional love гэх хурх юм аа. Тийм тэгээд энэ одоо crush ч гэсэндээ уг нь бол тэнд хайртай юм байна. Сэтгэлтэй юм байна. Тийм. Тэгээд ойрын ирээдүйд бас энэ хүн чинь ингээд тань руу үлгийнэ. Тийм байна. Тэгээд таны зүгээс болохоор энэ харилцаан дээр жоохон одоо юм одоо өөдрөг гэх үү те одоо энэ practice gratitude гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд юм гоё эрэг энерги ингэж оруулж ирэх хэрэгтэй байна гэдэг чинь л да одоо ингээд итгэл найдвар гэсэн үгээр сонгосон шиг те ингээд та хоёрын харилцаанд итгэл төрүүлжээс энэ хүнтэй байх тэр тэг гоё мэдрэмжүүдийг ингээд одоо дахин санах ч юм уу тэг энэ хүнд хамтаа байх үедээ ямар гоё зүйлсүүдийг ингээд хийж исэн ч гэдэм үү. Тиймэрхүү зүйлсүүдээ бодоод тэгэх юм бол одоо энэ хүнтэй буцаж ингээд нийлэх ч гэдэм үү. Тэр нь илүү ингээд гоё хурцсаад хоёрын харилцаанд илүү одоо ингээд энэ харилцаан дээр ингээд ажиллахад илүү амар болно гэж бол гарч ирж байна. Тэгэд энэ группийн маань гэсэндээ хоёр талыг ингээд би биендээ сэтгэлтэй хайртай хүмүүс байна. Тэгээд одоогийн нөхцөл байдалд бол хоёрын харилцаанд юм чаленж буюу те юм одоо даван туулах хэрэгтэй ингээд зүйлүүд ирчээд байгаа. Ийм одоо цаг хугацаанд нэр явж байгаа хүмүүс байна. За тэгээд хаазар шугаа гэдэг. За сар ихрийн ордон дээр за тэгээд нэгдүгээр гэр гэж гарч ирсэн. За сар за тэгэхээр энэ хүнтэй та хоёр болохоор ер нь бол айгүй одоо юм яриа нийлдэг гэх үү ийм хүмүүс юм шиг байна. Айгүй яриа нийлдэг. За тэгээд энэ хүн номын орд та ихрийн орд ч юм уу за юмнууд нэг ийм одоо эсрэг сайнуд байх магадлал айгүй өндөр байна. Тэгээ нөгөө хүн чинь материал орд байхад та бэлгийн орд байдаг ч юм уу. Тэг яг нөгөө нэг өөрийнхөө таны орд байлаа гэхэд нөгөө эсрэг нь байдаг ч юм уу. Тэг эсвэл ингээд та хоёр хойлоо шал өөр юм хүмүүс ч юм уу. За ийм байдал харагдаж байна. Тэгээ дээрэс нь энэ хүнтэй маш ингээ яриа нийлдэг. Тэгээ таныг айгүй ингээд ойлгож байгаа юм шиг ингээд бас ингээ санагддаг. Тэгэд бас нөгөө талаа бас энэ хүнтэй байгаа жоохон юм байрцгүй санагдаад байдаг. Бас тал харагдаж байна. Таны зүгээс энэ хүн ингээ жоохон ингээ яах гэдэг нь мэддэггүй. Нэг эсвэл гарч ирэл нэг эсвэл байхгүй болчихдаг ч юм тий.
Иймэрхүү энерги харагдаж байна. Тэгээд тэр нь ингээд таныг бүр ингээд туйлдулсан юм шиг ийм байдал харагдаж байна. За тэгээд нэмэлтээр би энэ хүн тань юу ч хэлмээр байна гэдгийг харж өгье. Крашн тань юу ч хэлмээр байна. I'm addicted to you. Жохон toxic trait юм байна. You hurt me but that's okay. You already know. Хугацаа хэрэгтэй байна. Хэрвээ би чамайг одоо ингэж үлдээж хэмбэл чи үлдэх үү эсвэл намайг өгөх явах уу гинэ. Тийм хүн маань жоохон харилцаа жоохон токсик байдаг юм шиг жоохон хартай ч юм шиг тийм энд аюу хартай мартай гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд та энэ хүнтэй байхдаа өөр ингээ энэ хүнтэй хайртай. Гэхдээ энэ хүнтэй байхад ингээд энэ токсик зан чанаруудаас нь болоод ингээ аюу ядраад байдаг байдал харагдаж байна л. Харагдаад байна лээ таны хувьд. Тийм. Тэгээ яг нэг тийм ингээ жоохон ингээд bad boy energyтэй нэг ингээл танд амар хайртай мартай гэжсэн гинт байхгүй болоо л тийм яг нэг cold hot and cold мэдрэмж ингээл танд өгөөл. Ийм байдлаар чинь тэгэл энэ хүн удахгүй ингээл дахиад тань руу хүрээд ирэх юм байна. Тун удахгүй нэг сарын дотор ч юм уу заавал хүрээд ирэх гэж харагдаж байна. Энэ ямар ч 10 сарын 31 гэсэн баха. 11 сарын 31-нд тань руу ирэх юм болов уу? Няра. Энэ October гэсэн баха. Тэгснэ 10 сарын 31-нд ингээд дуулсан. Halloween-аар уулсан юм үлээ гэж ярьсан юм уу хоёр? Эсвэл энэ хүн дээр төлөвлөж байгаа. За удахгүй ер нь бол тань руу бичээл хүрээд ирэх нэ. За иймэрхүү тэгээд энэ хүн бол танд баг донцсон гэмээр те иймэрхүү. Тэгээд ер нь жоох өөрөө жоох юм токсик зан чанартай хүн байна. За өөр ямар сайн байна. За матрын орд гарч ирж байна. Матар мэлхий. За матар мэлхий ихрийн орд. За бас номын орд байх боломжтой байна. За ингээм уншлага дуслаа. Тэгээд та нартай аз жаргал амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай тавтаймаар л за та нар маань энэ цагаан цэцэгт байцааны хүзрийг сонгосон transition буюу одоо шилжил гэсэн тийм ийм гарчигтай. За тэгээд өнөөдөр би энэ хайр цэцгийн crash уншлагаа ийм 2 төрлийн tarot card ашиглаж юм. За энэ хэсэгт болохоор таны энергийг харуулсан. Энэ картыг бол танд ашиглана. За энэ болохоор өөр нэг хөзрөө таны crashing харна. Таны сэтгэл бодол мэдрэмжтэй. За тэрний өмнө бол oracle card-нуудаа гараад ирнэ. Би oracle card-нуудыг бол ашигладаг, ашиглах дуртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань crash тэдний юу бодож мэддэг вэ? Гарцгаая. Crash нь тэдний юу бодож мэддэг вэ? Soulmate гэсэн гарч ирж байна. Wow, commitment. За энэ маань яаж харагдаж байна? За crush нь бол таныг бараг тэгээ өөрийнхөө soulmate те за энэ хэн бараг гэрлийн энэ гэж боддог ийм байдал харагдаж байгаа юм. За хэвлээ tarot card-аас арай. За таны нөхцөл байдлыг харцгаая. Таны нөхцөл байдлыг crush-аар юу гэж бодож байгаа тийм. Яаж харилцаа юу гэж бодож байгаа. Окей. Powers.
крашийн картуудыг харцгаая. Эхний 2 групп айгу төстэй байгуулсан. Та нарын групп башгүй айгу өөр байна. Яа групп айгу хойчлог байсан. Яг гол группыг сонгосон юм краш. Техник сэтгэл хөдлөмж юм байна. За энэ бол яг 100% юм краш юм шиг байна. Нэг амар нэгтэйгээ харьцдаг юм уу? Энэ яагаад энэ Ten of Swords ташаад байгаа юм бэ? 3 групптэй 3 нэр нь Ten of Swords гарч ирэх юм. Тэгэхээр бол харилцаатай хүн л байж таарах гэдэг юм л та. Өмнө нь харилцаатай байцаагаад байлцсан ч юм уу. Тэгэхээр ийм нэр гарч ирж байна. За дундын нэрийг харцгаая. Өөртөө сонгосон юм краштай юм. Харилцаатай байна вэ? Not enough. Coffee cup. Тэгтээ хашгүй нөө группээс л их өөр манаа өөр юм байна. Тэгтэл нь Phoenix тэгэхээр хатлаа цаа. Тэгэхээр нэг 3 групп дээр орон дээр нь Phoenix гарч ирж байна. Тэгэхээр хүмүүс бол ер нь бол өнгөрсөнд харьцажсэн хүмүүсээ крашлаад байна гэсэн үг мэддэг хайлуушаа харилцаатай холбоотой болсон те. Гэхдээ яг одоогоор ингээ харилцаа нь холбоосны болоогүй уус тийм хүмүүсээ л краш гэдэг л те. Тийм байна. За тэгэхээр краш нь бол таныг бас крашлж байна. Бодож байна. Тэгээд хоёр маань өмнө нь бол ийм харилцаатай байж за үерхжсэн за бүр гэрэлжсэн хүмүүс байхаа үсэхгүй гарч ирж байгаа. Тэгвэл энэ тормын зураг гарч ирсэн. Тэг эсвэл тантай гэрлээ энэ төр гэж бодож исэн хүмүүс бол гарч ирж байна. Тэгээд энэ хүний зүгээс Ten of Cups үзэр тэ ийм одоо хорим гэрлэлт гэр бүлийн зураг гарч ирсэн. Таны зүгээс Flowers зураг гарч ирж байгаа байхгүй. Flowers ч өөрөө soulmate flame илэрхийлдэг тэ. Хайрыг илэрхийлж байгаа хосууд амаргууд үзэр байдгаа. Тэгээд дээрэс нь энэ хүн гэсэндээ таныг бас ажиллах тэ тантай ажиллах миний soulmate тийм сайн гэж бол харж байгаа. Тэгээд тантай бол бүр ингээд суун гэсэн тэ бүр тийм одоо гэрэл нь одоо хурмын гэр бүл болно гэсэн ийм итгэл үнэмшилтэй ийм бодлуудыг тээж байгаа ийм хүн байна. За тэгээд энэ хүн болохоор таныг юу гэж боддог вэ гэхээр энэ краш чинь таныг юу гэж боддог вэ гэхээр та энэ хүний амьдралд гарч ирснээрээ амьдралын аягүй гоё ингэж гоё гэрэлтэй болгосон гэж гарч ирд юм байна. Хард юм байна. Тэгээд танд ингээд цоо шин эхлэлийг энэ хүн өгсөн гэж бодд юм байна. Тэгээд бас энэ хүн өнгөрсөнд бас ингээд байсан харилцаагаа ингээд таны тусламжтайгаар бас ингэж move on хийсэн хүн байж магадгүй бас харагдаж байна. Тэгээд та энэ хүнд ингээд буцаад юм одоо эрх чөлөөтэй байх ийм мэдрэмж ингээд өгсөн юм байна. Тийм. Чи заалж одоо ингээ өнгөрсөндөө хин нэгнээс шалтгаалж ингэж хаач жаргалтай байхгүй ганцаараа байх таа ч гэсэн тий ийм гоё юм аз жаргалтай шинээр энэ одоо амьдралаа ингээ эхлүүлж чаднаа гэсэн ийм мэдрэмжийг энэ хүн танаас авсан байна. Тэгээ тэрэндээ аягүй их ингээ талархт юм байна танд. Тийм яг ингээд ийм харанхуй байсан юм амьдрал юм аа тий dark юм үед маань ингээ хамт байсан маш их баярлаа гэж бол хэлхийг аягүй хүсдэг юм байна. Тэгээд өнгөрсөнд ингээд би өөрийнхөө ингээд алдаанаас болоод ерөнхийдөө харилцаагаа ингээд цааш нь явуулж чадаагүй. Уг нь бол чи бид хоёр харилцаагаа аль бисны болгоход маш ойрхон байсан гэж бас бодд юм байна. Тэгээд яг үндэ би зүгээр ингээд өөрийнхөө одоо юм арчаагүй ч гэдэг юм уу эсвэл өөрийгөө ингээд өөрийнхөө юм өөртөө итгэлгүй байдлаас болоод ер нь бол жоохон залхуурсан гэж бол энэ хүн бодож байна. Би л энэ харилцаан дээр ингээд тэг хичээл зүтгэх гаргах тэгээд хичээл зүтгэл гаргавал болно ч гэдгийг би ингээ мэдчихсэн. Тэгтээ би ингээд тухайн цаг мөчөд үгүй мэдчихсэн биш. Үгүй тухайн цаг мөчөд болохоор зүгээр өөртөө итгэлгүй байснаас болоод орхицсон өөрийгөө ингээ тий салхуурсан. Гэхдээ одоо ингээ хараад байхад би зүгээр тухайн үед зүгээр тий чам энэ харилцаа ингээ жоохон л хичээхэд болохоор байсан байж дээ гэдгийг би одоо л ухаарч байна гэж хүн бодож байна. Тэгээ би ингээд чамтай юу амаарай те уулзаад те дахиад ингээ харилцаагаа ингэж юу амаарай наа сэргийхийг бас ингээд хүсдэгэ гэж гарч ирж байна. Энэ хүний зүгээс л юм байна. За тэгмүүд таны зүгээс болохоор энэ хүнд маш их юм одоо
татагддаг байдал ингээд таны зүгээс харагдаж байна. Тэгээ энэ хүнээс болоод та ерөнхийдөө юу яасан? Ер нь жоохон нэлийн сэтгэлд татаад авсан байгаа байдал харагдаж байна. Тэгээд илүү ингээд ганцаараа тий. Тэгээд энэ хүнээс move on хийх гэж байгаа ч юм уу иймэрхүү байдалтай. Тэгээд гаднаа болохоор энэ хүн айгүй энэ хүнгүүгээр ингээд жаргалтай байгаа ингээд бас юм дүр зураг имижийг бас ингээд харуулахыг айгүй хүсдэг. Тэгээд дээрэс нь бас таны зүгээс чинь энэ харилцаан дээр бас ингээд хичээл зүтгэл гаргаад тий ингээд юу яхахыг тэмцээг бас ингээд хүсэж байгаа юм байдлаас ингээд харагдаж байна. Тэгээд таны зүгээс бол энэ хүнд юусоо ингээд сэтгэлтэй хайртай мартай гэд одоо ингээд та ингээд хайртай байжгаад ингээд болчих тухай үед ингээд тэрийг нэг илэрхийлээгүй таны зүгээс бас жоох ингээд бардам зандаа бас ингээд хөтлөгдсөн байгаа байдал харагдаж байна. Тэгээд би одоо энэ хүний араас ингээд тий явъя гэлтэй штэ ч гэдэг юм. Энэ хүний зүгээс болохоор эсрэгээрээ болохоор зүгээр ингээд өөрийгөө ингээд голцсон байгаа байхгүй юу? Таны зүгээс болохоор аяа өөртөө ингээд бартцсан. Нэг ийм одоо байдал ингээд таарад тэгээд хоёр маань ингээд түр салцсан юм шиг ийм байдал харагдаж байна. Тэгэхээс л ингээд хоёулаа ингээд би бинийгээ уг нь soulmate тий twin flame тий тэрхэл байх магадaltaй юм хүн гэж боддог. Ийм байгаа байхгүй юу? За ийм байна. За тэгээд асуушаанасаа за сар 8 дугаар гэр за хилэнцэн ордон дээр гарч ирсэн. За тэгэхээр хилэнцэн энерги аягүй их яваад байна тий. Хоёр групп дээр бас хилэнцэн ордны энерги аягүй их яваадсан. За тэгэхээр хилэнц байна. За тэгээд арслан байна, мэлхий байна. Тийм ээ. Таны зүгээс болохоор гал ордны хүн байх магадлал өндөр байна. Таны зүгээс та одоо арслан ч юм уу. Тэгээ энэ хүн болохоор илүү усан махбодны хүн ч юм уу. Тэгээд илүү бас нэг юу харагдаж байна. Агаар махбод бас энэ хүнээс харагдаж байна. За тэгэхээр та хоёрын дундын энерги болохоор нэг ингээд сэтгэлээ ингээд яг ингээ үнээр нь хэлэхгүй байгаа байдал айгүй харагдаж байна. Одоо хилэнцээ орчиж айгүй тийм юу орчтой тий нууцлаг тэгээд ер нь бол өөрийнхөө одоо юм сул талыг бусдад харуулах дургу сэтгэлээ нээхэд айгүй уддаг ч юм уу. Тэгээ хоёр талаас ийм энерги байна. Тэгээд 8 дугаар гэр чинь гэсэн өөрөө хилэнцэн орны энерги гэж явдаг. Тэгэхээр тойрын дунд ингээд яг юм одоо үннээрээ байх те би үнэхээр чам тайртай штэ би үнэхээр чам сэтгэлтэй штэ гэдэг ингээд илэн даалгангуй ярилцах. Жохоо энэ хүний хайдууд ингээд тэрийгээ ингээд гаргах нь жохоо юм тухгүй байдаг гэхүү эсвэл ингээд тэрийгээ ингээд гаргахад жохоо юм өөрийнхөө айцтай нүур тулах шаардлагатай байд юм байна л да хоёрын хувьд. Тэгэх одоо юм зориг ингээд хоёр талаас ингээд гаргах хэрэгтэй байна гэж бол гарч ирж байна. Тэгэхгүй болохоор ингээд хоёр талд уг ингээд би биэнд хайртай мөрчлөө сэтгэлтэй мөрчлөө нэг нь өөрийгөө голоод нөгөөх нь өөртөө бартаад яг ингээд яг үнэн ингээд байдал чинь бол ингээд өөртөө итгэлгүй биш штэ энэ хүн бол тань сэтгэлтэй та бас ингээд өөртөө бартаад байгаа юм биш штэ бас энэ хүн сэтгэлтэй тэрийгээ хаашин тавиа те үнэхээр хайрыг сонгох хэрэгтэй байгаа ийм нөхцөл байдал бол харагдаж байна. За тэгээд энэ crush нь танд юу гэж хэлхийг хүсэж байгаа вэ гэдгийг харъя. За 3 дугаар группээс сонсон хүмүүс маань crush юу гэж хэлхийг хүсэж байна вэ? За би ингээд юмсыг өөрөөс нь ч болоосаа гэж хүсдэгэ. Миний хүлээгээрээ. Quick. Чи намайг сонгох уу? Тэ та бас өмнө нь энэ хайрлалаа эсвэл дуусгахыг гэсэн байж магадгүй. Харагдаж байна. За чиний хэлсэн үг намайг хөтгсөн. Хөтгөх үгнүүд би чамаас авсан. I dream about you about too much. Би ингээд чиний талаар маш их мөрөөддгөө, бүр дэндүү их гэдгсэн байна. Тэгээ энэ хүн ингээд таныг айгүй гой хүн гэж бодд юм байна л та. Тэгэхээр төгс хүн гэж хардаг. Тэр нь бас ингээд өөртөө итгэлгүй байх тэр нөхцөл ингээд бүрдүүлээд идэм юм. Тэгээ ингээд тань дээр ингээд очиж гэхээр ингээд үгүй одоо болоогүй ч жоохон байж ч гэдэг юм уу. Тэгээ энэ хүн намайг сонгохгүй л яах юм бэ? Тийм гэж хэлэхгүй л яах юм бэ гэдэг айгүй энэ хүнд айгүй хайц байна. Тэгээ таны зүгээс ч гэсэндээ ингээд ер нь
очиад бас нэг хэрэггүй юмнууд бас байгаа байхгүй юу? Өөрийнхөө стилийг нууж муудаг тийм тал ингээ харагдаад байгаа. Тэгээ газаа ингээл тий айгуу гоё байгаа юм шиг энэ хөнгүүгээр жаргалтай байгаа юм шиг ингээ дүр хэсгэд ангууд энэ хүнтэй харахтаа тий өө за энэ хүндтэй надгүй сайхан явж байгаа намайг ингээ сонгоно гэж юу бол доо гэсэн тэр бодолтой ингээл юу байгаа л тий ялагдаад ч гэх юм уу. Тэгээд байгаа байдал харагдаж байна. За дахиад хитэн за жинлүүр хилэнц жинлүүр арслангийн орднууд гарч ирсэн. За тэгээд энэ ордууд нь таны орд эсвэл краш хийж орд байх боломжтой эсвэл ордууд нь таарахгүй болно тийм. Энэ уншлагын таарсан бол бас ингээд зүгээр. За ингээд ерөнхийдөө уншлах нь дуслаа. Тэгээд та нартай ажигвал амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай. Ингэж мэрийг хийх бас айгүй гоё байлаа. За